Өглөөний мэнд хүргээ үзэгчдээ мас хэмээн өглөөний шууд зочноор улсын хурлын гишүүн, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга ариун заяаг урьж оролцуулж байгаа. За өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Хоёулаа ярилцлага. За хөтөлбөрийн тухай хууль 2021 онд батлагдсан ч зарим зүйл заалтыг бол иргэд аж ахуйн нэгжүүд бас төдийлөн мэдэхгүй байх шиг байна, тийм ээ. За тухайлбал одоо дадлагын хугацааг үндсэн цалингаар бодох. За нэг бол ажилтан өөрөө хүсэлт гаргаагүй бол тэтгэврт гаргах ёсгүй боломжгүй гэгчлэн хуулийн зүйл заалтыг аж ахуйн нэгжүүд иргэд өөрсдөө бас төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Тэгэхээр энэ талаарх тодорхойлохоор хоёулаа ярилцлага эхлүүлье. За хөтөлбөрийн тухай хууль. Хөтөлбөрийн тухай хууль ер нь манай одоо хөтөлбөрийн зах зээлийн үндсэн хууль гэж ойлгох хэрэгтэй те. Бүхий л одоо байгууллагууд хөтөлбөрийн тухай хуульд харж одоо түүндээ захирагдаж гэдэг юм уу яг одоо хөтөлбөрийн зах зээлийг одоо зохицуулж идэг нэг одоо үндсэн цорын ганц хууль нь бол хөтөлбөрийн тухай хууль. За хөтөлбөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлах гэж бас нэлээд одоо цаг хугацаа орж байсан 5 улсын их хурал 5 засгийн газар 3 улсын их хурал дамнаж одоо шинжилсэн найруулга нь батлагдаж байсан ийм төвхтэй. Тэгээ 2021 онд одоо батлагдаж байсан хөтөлбөрийн тухай хуулийн гол онцлог нь бол ер нь ажил олгогчийн эрх үүрэг гэхээсээ илүүтэй ажилтны эрх ашгийг одоо хамгаалах тал дээр нэлээд одоо сайн зүйл залтууд туссан. За мөн дээрээс нь ковидын цаг үе байж таарсан учраас шинэ хөтөлбөрийн харилцаа буюу цагаар ажиллах, зайнаас ажиллах, за гэрээсээ ажиллах гэх мэтчлэн одоо харилцаанууд орж ирсэн. За ажлын байрны дарамт, ажил хаялт, эргээд нөгөө бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажил амьдралын одоо балансыг хангах гих зэрэг маш олон шинэлэг зүйл залтууд орсон. Тэгээ түүний нэг нь бол жишээлбэл одоо түрүүн хэллээ шүү дээ нөгөө туршилтын хугацаагаар одоо ажилд орж байгаа бол дийлэнх аж ахуйн нэгж байгууллагууд намайг ч гэсэн одоо анх 2005 онд анхны одоо ажлын гараагаа эхэлж хахад туршилтын хугацаагаар үндсэн цалингийн 60%-аар одоо цалинжиж анх ажилд орж ийлээ. Тэгээ энэ туршилтын хугацаа гэдэг маань ямар ч одоо үнэлгээгүйгээр тухайн одоо ажилтныг 3-аас 6 сар явуулах боломжтой. Тэгээл одоо тухайн хүн сайн байсан ч муу байсан ч хамаагүй тэгэл жоохон шалтгаалал за таалагдахгүй байна үндсэн ажилтнаар жинхлэх боломжгүй гэж буцаагаал араас нь дахиад одоо шинэ туршилтын ажилтныг авдаг. Ингэснээр яаж ийм гэхээр аж ахуйн нэгж байгууллагууд бас цалингийн сангаа хэмнэх боломж бүрддэг байхгүй. Тэгэхээр энэ үүднээсээ үндсэн цалин одоо үндсэн ажилтнаар ажиллаагүй ч гэсэн туршилтын хугацаагаар яг үндсэн ажилтнанд тавигдаж байгаа тэр ажил үүргийг яг адилхан гүйцэтгэж байгаа учраас үндсэн цалингийг олгох ёстой. Жинхэнэ одоо жинхлэх гэдэг юм хөтөлбөрийн гэрээгээ байгуулах хэсэг нь одоо тусдаа асуудал учраас туршилтын хугацаанд ч гэсэн үндсэн цалингаар одоо ажиллах ёстой гэдэг ийм одоо өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр одоо залуучууд ч гэсэн мэдгүйгээсээ болоод хаа нэгтээ одоо ажилд орохлоор үндсэн цалингийн одоо тэдэн хувиар гэдэг ч юм уу те бага цалин аваад авах үе хөтөлбөрийн тухай хуулиар бол яг адилхан яг үндсэн цалингаа бол авах ёстой гэсэн. За хөтөлбөрийн гэрээ байгуулаагүй гэд одоо бас миний цалинг өгөхгүй байна гэд одоо залуучууд бас гомдолдог шүү дээ. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо тухайн хөтөлбөрийн харилцаа эхэлсэнд бол ямар нэгэн үйлдэл хийгээд эхэлсэнд бол энэ бол хөтөлбөрийн харилцаа эхэлсэн гэж үзэх буюу заавал хөтөлбөрийн гэрээ шаардахгүйгээр ажил олгогч тухайн ажлын хөлсийг нэг өдрийн ажлын хөлс байсан ч адилхан одоо өгөх үүргийг бол хүлээж байгаа. Тэтгэврийн насыг бол бас сая бид ярьсан. Тэтгэвэр болохоор ажил олгогч одоо тэтгэврийн нас хөрөнгөт нөө за таны тэтгэврийн нас хүрчлээ гэл одоо бараг шууд маргааш тэтгэврт гараа гэдэг хувийн аж ахуйн нэгж байгууллагууд бол байсан. Би одоо өөрөө хүртэл одоо үүний одоо юу гэдэг гэрч гэдэг юм үүнийг яг харж ирсэн. Тэгэхээр энэ бол тухайн ажил одоо өндөр насны тэтгэврийн нас хүрсэн хүний ажиллах одоо тэр хөдөлмөрлөх эрхэд бол ноцтой хандж байгаа учраас ажил олгогчийн санаачлагаар тэтгэврийн одоо тэтгэврт нь гаргаж болохгүй зөвхөн ажилтан өөрөө хүсэх юм бол тэтгэвртээ одоо гаргах ийм зохицуултыг шинэ хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаад өгсөн байна. За хэдийгээр хуульд ингээд туршлагын хугацаанд бүтэн цалингаар тооцно гэсэн ч гэсэн тухайн байгууллага дотоод журмаараа хэрэг шийдсэн тохиолдолд яг тухайлбал яг одоогийн нөхцөл бол сошиал хаяг дээр нэг кофе шопын асуудал маш их хүчээ авч явах шиг байна. Тэн дээр бол туршлагын хугацаа гэж заадаг хоол унааны зардлыг маш багаар тооцдог ч гэдэм үү. Яг үнэндээ 7 хоног ажилтны дараа 170 мянган төгрөг гар дээр авсан гихчлэн баримтууд ил болж ийл да. Энэ тохиолдолд одоо жишээ нь яавах тухайн хохирсон иргэд хаана хандах хэвээр вэ?
Тухайн одоо ажилтны цалин хөлс нь одоо би сая өнөөгөө бас харлаа шүү дээ. Сарын цалин 700 мянга байх шиг байсан тий. 700 мянгаас 7 хоногийнхын цалин хэд байсан байна уу? Тухайн аж ахуй нэгж байгууллага бүр өөрсдөө бас дотоод журмаа одоо баталдаг. Дотоод журмандаа бол бас захирагддаг байгаа. Тухайн дотоод журмынхаа дагуу за хоцорсон бол минутын одоо хоцорсон цагийг одоо бас хаснаа гэдэг ч юм уу. Байгууллагын эд хөрөнгийг одоо юу гэдэг одоо эвдэлсэн гэмтээсэн бол одоо тэдэн төгрөгөөр нь хаснаа гэдэг ч юм уу. Тухайн одоо юу гэдэг дотоод журмаараа зохицуулсан байгаа асуудлууд нь яг цаасан дээр буусан бүгд одоо батлагдсан байгаа хэсгийг одоо бас харах хэрэгтэй л дээ. Тэгэхээр яг гаднаас шууд хараад тэрний зөв байна, энэний буруу байна гэж хэлэх боломжгүй. Яг гомдолтой байгаа бол хинт хандах вэ гэдэг ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр гомдолтой байгаа бол нэгдүгээрт хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хандах ёстой. Миний одоо эрх ашиг одоо хөндөгдсөн байна гэж үзэж байна гэд хөдөлмөрийн байцаагчид бас хандах боломжтой. Эсвэл захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой. Хүний эрхийн комист хандах боломжтой. За хэрэгцээ одоо төрийн байгууллага бол төрийн албан зөвлөлд бас хамрагдах боломжтой. Тэгэхээр зүгээр нөгөө сошиал дээр явж байгаа юунаас нь бол шууд тэрний буруу, энэний буруу гэж хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл яг нөгөө нэгдүгээр цалин сарын цалин хэдийн 7 хоногийн цалин хэдийн хоногийн цалин хэдийн хоцорсон минутын хэдээр тооцож байгаа юм. За байгууллагын одоо юу гэдгийг одоо аяг шанагаас ахуулаад одоо хэрэгцээ эвдэлсэн бол тухайн байгууллага өөрөө одоо тооцдог юм уу үгүй мүү гэдээ өөрсдийнх нь тухайн зохицуулалт бүр нь одоо өөр байгаа учраас хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол аль болох хүнлэг байж хөдөлмөрийн үйлчлэгийг хийж болохгүй маа гэдгийг л одоо бүгдээрээ л ойлгож ажиллах хэрэгтэй. За нийгэм даатгалын шинтгэлийг ер нь бол шинжлэх цаг нь ирсэн гэдэг ер нь хүн болгон хэлж байгаа. Тэгвэл яг үүнтэй холбоотойгоор шинэ хуулийн төслийг Лодо самбуу гишүүн төвшин гишүүнтэй хамтраад ер нь бол боловсруулсан удахгүй өргөн барина гэж хэлээ. Тэн дээр бол нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжийн олгодог 12.5% нь тухайн иргэндээ тэтгэврт гаргахад ямар ч хэрэггүй юм а. Ийм учраас үүнийг хасъя гэсэн тийм одоо шинжилгээг оруулж ирж байлээ. Энэ хэр бодиттой вэ? Хэрэгжих боломжтой юу? Та яг нийгмийн энэ салбарын сайд байсан хүний хувьд яг салбарын биш хүн одоо манай Лодо бол яг нэг салбараа мэдэхгүй учраас бас хамаагүй ярьж байгаа шиг байлаа л да. Би тэгээ төвшин гишүүнээс бас асуусан та хоёр үнэхээр ийм хууль барьж байгаа мó? Ажил олгогч ямар ч шимтгэл төлөхгүйгээр ийм одоо хууль байгаа мó гэж лавлсан тийм одоо Лодо бас жоохон буруу ойлгосон юм шиг байлээ. Тэгэхээр ер нь бол нийгмийн даатгалын одоо энэ тогтолцоо маань дөнгөж одоо үүсэж байгаа асуудал биш. Дөнгөж одоо юу гэдэг Монголд үүсэж байгаа асуудал биш. Дэлхийн нийтээр мөрдөгддөг асуудал. Манай Монгол улсад ч гэсэн одоо 60 жилийн одоо түүхтэй хөтөлбөрийн одоо салбар бүхий л одоо энэ салбарынхаа одоо энэ түүхэнд 95 оноос өмнө төрөөс одоо энэ тэтгэврийг хариуцдаг байсан бол 95 оноос хойш яг энэ нийгмийн даатгалын харилцаа үүсэж эхэлсэн буюу ажилтан ажил олгогч аль аль нь шимтгэл төлж эхэлсэн байна. Тэгээд ер нь бол нөгөө хүмүүсийн маргаад байгаа асуудал нь өөрөө юу юм бэ гэхээр за би өнөөдөр төлөөлөдөг эргээд өндөр насн дээрээ одоо би нэгдүгээрт би өндөр насны одоо тэр насн дээрээ хүрээч үү гүүч үү гэдэг нэг ийм одоо ирмэлцэл байгаад одоо асуултын тэмдэг байгаад байна. За эргээд одоо би өндөр тэтгэвэр авч чадах уугүй юу гэдэг ийм асуулт яваад байна шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн шимтгэлийг тусад нь авч үзэх юм бол нийгмийн даатгалын шимтгэл өөрөө дотроо нөгөө хид хідэн бүрэлдэхүүнтэй. За нэг нь бол тэтгэврийн шимтгэл, тэтгэврийн даатгалын тогтолцоо. Нэг нь болохоор ажил гүйдлийн даатгалын тогтолцоо. Нөгөө ажилласаа гарах юм бол хэсэг хугацаанд одоо цалингаа бас авдаг шүү дээ. Энэ нь бол өмнө нь одоо зөвхөн одоо ажилласаа гинт халагдсан байсан бол одоо өөрөө ч гэсэн ажилласаа өөрийн хүсэл дээрээ гарахад ажилгүйдлийн тэтгэмжийг авч байгаа юм онцлогтой. За гинтийн ослын тэтгэмжүүд байгаад байна те. Энэ нь бол өөрөө эргээд тижээгч алдсны тэтгэмж гэдэг юм уу? За эргээд хөдөлмөрийн чадвар алдсны гэдэг юм уу? Яг одоо тусдаа юм харилцаанууд үүсэж байгаа. Зөвхөн өндөр насны тэтгэврийг тусад нь авч үзэх юм бол тэтгэврийн одоо даатгалын буюу тэтгэврийн шимтгэл 17%. За энэ 17%-ийн 8.5%-ийг ажилтнууд төлдөг, 8.5%-ийг ажил олгогч төлдөг. За ингээд нийлээд тухайн цалингаас 17%-ийг төлдөг байх нь тийм үү? Хамгийн багадаа тэтгэвртэй гарлаа гэхэд хамгийн багадаа цалингийн 45%-аар тооцогддог гэсэн үг. Тухайн одоо тэтгэвэр нь тогтоогдох нь шүү дээ. Тоест одоо чи 100 төгрөгийн цалинтай байлаа гэхэд шимтгэл төлөхдөө 17 мянган төгрөг төлөх нь 17 төгрөг төлөх нь тэтгэвэр авахдаа 45 төгрөг авах нь буюу төлснөөсөө хамаагүй өндрөөр тэтгэвэр чинь тогтоогдож байгаа тийм үү. Тэгэхээр энэ зөрүү хаанаас гарч ирдэг вэ?
За энэ зөрүү нь өөрөө хаанаас гарч ирэх вэ гэхээр ер нь бол нийт одоо шинтгэл төлөгчдийн энэ сангаас болон тухайн одоо хоригдлогдож байгаа энэ сангийн одоо үлдэгдлийг арвижуулах үүргийг ч гэсэн одоо нийгмийн даатгалын байгууллага хариуцдаг. Ийм учраас одоо банкнд хадгаламжинд байршуулад одоо хүүгийн орлого гэдэг юм уу. За Монгол банкны бонд гэдэг юм уу, засгийн газрын одоо үнэт цаас гэдэг юм уу. За эсвэл хөрөнгийн зах зээл дээр ч гэсэн оруулж арвижуулах энэ боломж нь байдаг. Энэ одоо дэлхийн олон улсын жишг. Тэгээд тийм ч учраас хөгжсөн улс орнууд одоо пеншн фандууд буюу энэ тэтгэврийн сангууд нь хамгийн том хөрөнгө оруулагч байгаад байдаг тийм. Тэгэхээр ер нь бол 17%-ийг одоо хамтдаа төлөөд эргээд 45%-аар хамгийн багадаа одоо тэтгэрээ тогтоолгоод байна шүү дээ цалингийнхаа. Тэгэхээр хэрв зээ одоо юу гэдэг нь лодогийн хэлж байгаа шиг зөвхөн 8.5%-аар одоо төлдөг болно гэх юм бол ажил олгогчийн 8.5% төлөхөө болоод тэгвэл 8.5%-аар одоо төлж байгаа шимтгэл тэтгэврээ тэгвэл хэдэн хувиар тогтоолох вэ? Яаж 45 хэвээрээ байх боломжгүй. Яавч боломжгүй шүү дээ. Яаж 17-45 авах вэ? Хоримтлагдж байгаа мөнгөнд багсаад ороод ирнэ тий. За нэг талдаа ийм одоо сөрөг талтай. За нөгөөх нь болохоор бас энэ хоёулаа 20 минутанд бол ярихад үнэхээр цаг өрөхгүй байх. Ер нь хамгийн гол ойлгох хэрэгтэй юм нь юу вэ гэхээр тэтгэр тогтооход хоёр аргачлал байдаг. Нэг нь цалин суурьтай буюу сая миний хэлсэн нөгөө цалингийн 45% буюу за энэ дээр ч гэсэн бас маргаанууд байгаад байна. Нэг үндсэн цалингийн яаж авч үзэх вэ? Сүүлийн одоо 5 жилийн дундчийг авч үзэх үү? 7 жилийн дундчийг авч үзэх үү? Гэт нэг маргаа яваад байсан ш. Санжааны пүрвдэрж гişүүд нар одоо 5 жил эргээд болох ёстой гэж яриад байсан. Энэ бол цалин суурьтай бодол буюу тухайн одоо 7 жилийн байсныг одоо 5 жилийн дунд чи нэг одоо үндсэн цалингийг гаргаж ирээд тэрнээсээ 45%-ийг одоо хамгийн багадаа боддог. За тэгвэл энэ цалин суурьтай бодлого нь хинт хамаарах вэ гэхлээр 79 оноос өмнө төрсэн хүн болгон одоо сонгох боломжтой. Эсвэл хуримтлал одоо нэрийн данс суурьтай, эсвэл цалин суурьтай. Жохон complicated шүү. Тэгэхээр хоёр янзаар боддог. Тэгээ хоёр дахь бодолт нь болохоор 79 оноос хойш төрсэн хүн бүр зөвхөн нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолох нь буюу нэрийн дансны арга гэдэг маань өөрөө юу юм бэ гэхлээр ажил хөдөлмөр эрхэлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүх хугацаанд хэдийн хэмжээний одоо шимтгэл төлсөн байна уу гэдэг тэр одоо дүнгээсээ цаашаад амьдрах магадлал сард нь одоо тооцогддог тусгаалсан одоо аргачлал байгаа. Тэр дүнгээсээ одоо нэг сарда хэдэн төгрөгийн тэтгэвэр авах вэ гэдг нь бодогддог. Тэгэхээр та өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байхдаа аль болох одоо сайн түлхэл юм бол ирээдүйд таны одоо нөгөө төлсөн шимтгэлийн дүн чинь одоо өндөр харагдах нь шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ аль болох сарын одоо авах тэтгэвэр чинь өндөр тогтоогдно л гэсэн үг. Тэгэхээр эрсдэл нь юу вэ гэхээр магадгүй зүгээр одоо нийгмийн даатгалын сангийн одоо бүрдүүлэлт гэхээсээ илүүтэй ирээдүйд миний тэтгэвэр хэдэн төгрөгөөр тогтоогдох вэ гэдэг нь өөрөө эргээд одоо багасах ийм эрсдэлтэй болоод ирж байгаа учраас ажил олгогч огт одоо төлөхгүй байя зөвхөн л ажилтан төлдөг байя гэдэг нь өөрөө өрөөсгөл буюу бас одоо буруу юм аа. Төвшин гишүүний зүгээр ярьж байгаа юм нь одоо юу юм бэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл тооцох дээд хэмжээ гэж байдаг. Буюу ажилтан талаас. Тоёстой одоо өндөр цалинтай байлаа гэхэд хөдөлмөрийн улсын доод хэмжээгээр тооцсон одоо 10 дахин нэмэгдүүлснээр дээд хэмжээг тогтоож байгаа. Одоо чинь 792 болчлоо шүү дээ. Тэгэхээр таны цалин жишээлбэл 10 сая төгрөг байлаа гэхэд одоо тийм хүмүүс бас байгаа шүү дээ. Монгол улсад 10 сая төгрөгийн цалинтай хүмүүс байлаа гэхэд шимтгэл нь бол 7.9 сая төгрөгөөр одоо хязгаарлагдаж одоо 7.2 сая төгрөгөөр 7.9 сая төгрөгөөс л шимтгэл бодогдно. Тэрнээс дээш бол шимтгэл бодогдохгүй. Тэгэхээр яг энэ харилцаа нь бол зөвхөн ажилтан талаас нь одоо хязгаарлагдаж байгаа. Ажил олгогч бол бүхий л одоо хэдийн хэмжээндээ өгч जैन төдий хэмжээндээ л одоо өгöd байгаа учраас үүнийг адилхан ажилтнтай адилхан одоо хязгаарлая гэдэг нэг ийм одоо дээд хэмжээг нь одоо тогтооё гэдэг нэг ийм харилцаа явж байгаа. За хоёр дахь нь болохоор яг нөгөө нэг удаагийн үндсэн цалин орлогоос нь гадна гэдэг ч юм уу нэг удаагийн үндсэн ажилтан биш нэг удаагийн харилцаанд орж байгаа хөлсөөр ажил гүйцэтгэгч гэдэг юм уу за нэг удаагийн одоо арга хэмжээ байлаа гэхэд одоо ирээд хөтлөөд өгөөч гэдэг ч юм уу тийм нэг удаагийн харилцаан дээр нийгмийн даатгалын шимтгэл одоо тооцож авдаг болсон нь эргээд одоо хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс за байгууллагууд дээр ч гэсэн санхүүгийн ачаал үүсэж байна. Тэгэхээр энийг бол болчих зөвхөн одоо тэр үндсэн цалингасаар л автгаараа аваач гэдэг ийм одоо зохицуултыг ярьж байгаа юм байлээ. Тэгвэл яг одооний энэ хэлж байгаа төвшин гишүүн Лодо Самбуу гишүүн хоёр тустай юмнууд яриад байна шүү дээ. Аль нь одоо илүү хэрэгжих гэх юм уу ер нь бодтой вэ?
Миний дөрөвний хэлснээр лодогийн хэлсэн шиг ажил олгогч огт шимтгэл төлөхгүй байх нь бол маш буруу. Тэ энэ бол ер нь хэрэгжих боломжгүй буюу зөвхөн сангийн орлого талаас харахгүйгээр одоо тэтгэр тогтоолт дээр хүртэл маш сөрөг нөлөөтэй учраас энэ бол боломжгүй. Төвшин гишүүний хэлж байгаачлан одоо нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээ тогтоож байгаа одоо энэ одоо ажилтны талын хязгаарыг ажил олгогч дээр нь адилхан байя гэдэг бол энэ бүрэн боломжтой. Үүн дээр одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамч гэсэн өөрөө ажиллаж байгаа. За нэг удаагийн одоо шинжтэй гэрээт одоо ажлууд дээр нийгмийн даатгалын шимтгэлийг бас тооцоод байгааг болио гэдэг энэ бол яг бас ярвигтай. Ягаад гэвэл яг аж ахуйн нэгж байгууллагууд тухайн одоо юу гэдгийг ажилтнтай олгож байгаа бусад урамшуул дээр ч гэсэн шимтгэлийг тооцоод байгаа нь буруу гэдэг асуудлыг яриад байгаа байхгүй. Зөвхөн цалингаасаа цалин түнтэй адилцах орлогоос одоо шимтгэл одоо авдаг байя буюу тухайн байгууллага жишээлбэл хүний нөөцийн бодлогоороо за түлээний одоо мөнгө, унааны мөнгө, за одоо бусад одоо орон сууцны мөнгө, даатгалын мөнгө гэдэг юм уу гэх мэтчлэн одоо олон бүтцээр урамшуулдаг байж болно. Гэхдээ тэдгээр нь жишээлбэл тухайн байгууллагууд цалингаа нэмэхгүй тулд шимтгэл татвараас одоо зугтахын тулд бусад хэлбэрээр олгоод байсан гэдэг энэ агуулгаараа ер нь 2008 оноос хойш цалин хөлс түнтэй адилтгах орлого гэдгээр нь одоо нийт дүнгээс нь авдаг болсон байхгүй шимтгэлийг. Тэгэхээр яг магадгүй зөвхөн үндсэн цалингаас нь шимтгэл авдаг байя гэхээр аж ахуйн нэгж байгууллагууд зөвхөн одоо юу гэдэг үндсэн цалин гэж баг дүн тавьчихад тэгээд эргээд цалин урамшуулал гэдэг хэлбэрээр илүү тавиад нөгөө энэ маань өөрөө эргээд яг ажилтны талдаа ажил олгогч талдаа өнөөдөртөө орлогыг нэмэгдүүлж байгаа өнөөдөртөө ашигтай мэгт харагдавч эн чинь ирээдүйд энэ төлөлт нь ирээдүйд шимтгэл төлсөн хэмжээнээс нь эргээд тэтгэвэр нь тогтоогддог учраас эргээд баг тэтгэвэр тогтоогдох вэ өнөөдөр боломж нь байхад буруу одоо явчих вэ гэдэг л ийм болгоомжлол байхгүй. Тэгэхээр магадгүй энэ дээр бол бас хилцэж үндсэн цалингаас нь авагддаг бол өөр бусад одоо орлого орж ирвэл тэрнээс нь авахгүй байна гэдэг ч юм уу. Одоо адилхан шимтгэл тооцох дээд хэмжээгээр хязгаарлана гэдэг ч юм уу. Ер нь зохицуулалт хийх бол боломжтой. Огт бууруулах нь бол эргээд өнөөдрийн орлого гэхээсээ илүүтэй маргаашийн одоо тэтгэврийн энэ ойлголт юм а гэдгийг бас онцолж хэлэх болохгүй. Та бидний яриа ер нь бол нийгмийн даатгал тэтгэмжтэй маш холбогдож байна. Саяхан хүртэл одоо төрсөн ээжийн мөнгийг 500 мянга болгох тухай яриа шуурал өнгөрлөө шүү дээ. Энэ боломжтой боломжгүй гэл ер нь бол салбарын сайд хэлэхдээ нэг удаадаа 500 мянгаыг олгох нь боломжгүй тийм төсөв мөнгө байхгүй гэж хэлжсэн. Гэхдээ одоо бол 50 мянган төгрөг олгож байгааг 3 жилийн хугацаанд биш богино хугацаанд олох дотор нь тохируулах их боломжтой гэх байдлаар бол тайлбарлаж байсан. Та мөн сайд байхдаа төрсний дараа нэг удаад сая 500 төгрөг олгоё гэж санаачлаад тухайд тэгэл ер нь замхраад алга болсон. Тэгэхээр аль нөхцөл байдал нь яг одооны байдлаар ээжүүдэд илүү хэрэгтэй вэ? Хүүхдээ хүн амын өсөлт божилтонд аль нь илүү эерэг үр дүн бас авчрах бол ер нь альва энэ салбарын бодлого маань яг салбарын яам, салбарын сайд, засгийн газар хариуцаж явах нь зүйтэй юм а гэдэг би ийм байр суурьтай. Яагаад тэгэхээр хамаагүй гишүүд дангаараа гэдэг юм уу одоо гаднаас яг энэ бодлогод нөлөөлж альва одоо хуулийн төсөл үргэн барих гэдэг юм уу гаднаас бодлого явах нь өөрөө системийн хэмжээнд догдлол үүсгэх эрсдэлтэй учраас энэ маань өөрөө төсвийн бодлоготой ч уялдаатай засгийн газрын өөрийн мөрийн хөтөлбөр салбарын одоо бодлоготой холбоотой учраас тухайн одоо салбарын сайд салбар нь л өөрөө ярьж явах нь бол зүйтэй. Гэхдээ нэгэнтээ одоо надаас асууж байгаа учраас тухайн үед би юу гэж харж ирсэн бэ гэхлээр 0-3 насны гэртээ хүүхдээ асраад хөдөлмөр эрхлээгүй эцэг эхийн тэтгэмж гэж явж байгаа. Энэ 2017 оноос хойш одоо хэрэгжиж байгаа бодлого. Энэ бодлого яадаг вэ гэхлээр за яг анх бол 17 онд зөвхөн их байсан. Одоо эцгийг бол бид нар сая сүүлд нэмсэн буюу эрэгтэйчүүд ч гэсэн гэртээ хүүхдээ хараад сууж болно. Ээж нь одоо ажиллаа хийж байгаа бол тэ хин нэг нь бол харах ёстой шүү дээ. Тэгээд энэ бодлого маань яадаг вэ гэхлээр нэг удаагийн одоо орлого гэдэг ч юм уу нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд ч юм уу ингээ баг зэрэг ажил эрхлээд эхлэнгүүт шууд зогсчдөг. Одоо шууд системээр хаагдаад тухайн олголт нь хийгдэхгүй явчихдаг байхгүй. Тэгэхээр нэг талдаа бол 0-3 наснд одоо та хөдөлмөр огт эрхэлж болохгүй зөвхөн гэртээ хүүхдээ хараад суу гэдэг одоо нэг талын шахалтыг одоо төрөөс өгчөөд байна шүү дээ. Тэгэхээр ийм учраас үүнийг одоо төрөхт нь 3 жилийн хугацаанд олгох байсан энэ мөнгийг төрөхт нь нэг удаад нь одоо өгчих юм бол тухайн одоо гэр бүлд нь одоо нэгдүгээрт хэрэгцээтэй тэгээд нэг дор зүгээр нэг сар бүрийн 50 мянга биш нэг дор одоо 2 сая төгрөг ч юм уу те
За түүнийг хэрхэн яаж нэмэгдүүлж болох вэ? Илүү бодтой юм шүү гэдэг бодлогыг би тухайн үед ярьж байсан. Гэхдээ энэ маань цаг хугацааны хувьд ч тэр эргээд нөгөө болцоог байсан, эргээд үргэлжилсэн. За 2017 оны 50 мянган төгрөг өнөөдөр хэрнээ одоо бас дахиад 50 мянган төгрөг хэвээрээ байгаа нь бол буруу. Энийг бол ядаж одоо инфляцийн үнийн одоо өнөөгийн үнцээр бодох хэрэгтэй тий. Энэ хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ яг нөгөө талдаа төсөв нь өөрөө яасан бэ гэхээр хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлээд ороод ирсэн учраас төсөв маш их одоо тэлэгдээд яг энэ орон зайнууд бол нэлээд хомигдсон байна. За гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд одоо инх хамгааллын сайд маань юу гэж ярьж байгаа вэ гэхээр за 0-оос 3 байх уу, 0-оос 2 байх уу, эсвэл 1 жилд нь байх уу, ямар ч байсан энэ бодлогын одоо өөрчлөлтийг бол хийя. 50 мянган төгрөгийг сар болгон олгох уу, эсвэл одоо эхний одоо хамгийн өндөр одоо сүүлчээ шаардлага нь одоо тулгамдж байгаа асуудал нь их байгаа. Энэ эхний 1 жилд нь ахих хүн өгөөд тий одоо сар 100 мянган төгрөг өгөөд ч юм уу, эсвэл одоо юу гэдэг ийм зохицуултыг хийя гэдэг асуудлыг бол оруулж ирж байна. Хамгийн гол одоо бидний анхаарах ёстой юм нь юу вэ гэхээр бид нар байгаа одоо төсөвтөө багтааж л хуваарлтаа хийх ёстой. Жишээлбэл одоо энэ одоо халамжийн сан гэдэг юм одоо Монгол улсын төсөв гэж бодлоо гэхэд Монгол улсын төсөв халамжийн сан бол Монгол улсын төсвийн 30% эзэлдэг. 30% эзэлдэг. За үлдсэн 70% нь болохоор за 3-ын бол жишээлбэл 30% нь цалин хөлсний буюу одоо урсгал зардал гэдээ явчихдаг байхгүй. Төрийн албан хаагчдын цалин, урсгал зардал одоо байр байшингийн түрээс юу гэдэг бүх юмнууд ингэ явчихдаг. За цаана тэгэхээр дахиад нэг 4 үлдэнүүд. За ингээд 4 үлдэнгүүт нь түүнийг одоо цэцэрлэг барих уу, одоо эмнэлэг барих уу, сургууль барих уу, ямар төсөв хөрөнгө оруулалт байх уу гэдэгтээ зарцуулдаг байх нь тий. Бид нар эдийн засгаа тэлж чадахгүй бол энэ чихрийн тоом нь нэмэгдэж чадахгүй. Тэгэхээр байгаа чихрийнхаа хэмжээнд л бид нар одоо бодлогоо хуваарлах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ халамжийн санд байгаа энэ 30%-ийн одоо энэ 3хан одоо энэ чихрээ аль болох зөв зохистой одоо хуваарлах нь чухал асуудал. Тэрнээс биш яг энэ ямар ч зохицуулт хийхгүйгээр одоо энэ төсвөө нэмэгдүүлнэ 500 мянга сарын 50 мянган төгрөгийг 500 мянга болгоно гэх юм бол бид чамаас 2-ыг аваад эндээс ингүүл боломжтой. Тэр бусад салбарууд нь л хөрөг мөнгө татагдах нь тийм гэсэн үг тийм. Тэгэхээр төсөө бид нар алдагдaltaгүй бас батална гэдэг ийм бодлого баримталж байгаа цаг үед бол манай одоо эдийн засгийн багтаамж эргээд нөгөө мөнгө маань одоо олших боломжгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн багтаамжаа нэгдүгээр бид нар одоо тэлэх ёстой. Тэгэхээр энэ сав маань одоо өөрөө том болж чихрийн тоо бол нэмэгдэх ёстой байх нь байна шүү дээ. Тэгэхээр ийм л одоо асуудал байгаад байгаа. Татвар гэдэг маань энэ чихэр юунаас бүрддэг вэ гэхээр бас татвараас бүрддэг гэдэг тийм. Тэгэхээр нэг талдаа бид нар бас татвараа бууруулъя гэвэл эдийн засгийн багтаамж нь өөрөө нэмэгдээгүй юу ч өөрчлөгдөхгүй байгаа бол чихрийн тоо маань багаснаа л гэсэн үг тийм. Тэгэхээр энэ маань өөрөө тал бүрийн макро эдийн засгийн одоо хоорондын уялдаа холбоотой учраас бид нар бас маш болгоомжтой бөгөөс одоо аль болох популярлтыг ангид тавьж аль болох илүү одоо мэрэгжлийн төвшөнд салбар бүрийн асуудлыг бас оновчтой харж иж шийдвэрлэх нь зүйтэй. Хүүхдийн мөнгөний асуудал ер нь бол хүү амын өсөлтийг дэмжих тухай ярианаас бас үүдэлтэй. Яг одоо бол хүүхдийн төрөлт жил болгон буурч байна. Одоо бараг 10 жилийн өмнөхөөс 30 мянган төрөлтөөр буурсан байна. Жилдээ нэг 60 мянга орчим хүүхэд шинээр төрж байна гэсэн тоо баримт статистикийг бол хэлжсэн. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдал за байгаа төсөвтэй хамаар одоо уягтаад төрөлтийн хүү амын өсөлт хөгжилтийг ер нь хэрхэн яаж нэмэх ёстой вэ? Эмэгтэйчүүд энэ дээр эмэгтэй гишүүд энэ дээр ямар бодлого одоо баримтлах вэ? Төрөлт 30 мянгаар буурсан гэдгийг би энэ чинь мэдэхгүй байна. Яг тэгсэн үгүй би бол тэрийг чинь мэдэхгүй байна. Ер нь бол яг сүүлийн үед төрөлтийн индекс төрөлт буурж байгаа. Яагаад буурж байна вэ гэхээр ер нь бол төрөлтийн насны хүн ам буурсан буюу тухайн одоо 90-ад оны одоо картын барааны үед гэдэг юм уу 90-ад оноос хойш ганцхан 8 одоо нэмэгдсэн тэг холбоотойгоор гэдэг юм уу яг төрөлт бол тухайн үед бол буурж ирсэн. За манай хамгийн өндөр төрөлтийн индекс өөрөө юу хэдэн онд байсан бэ гэхээр 60-ад онд буюу 63 онд шиг санаж байна. Нэг эмэгтэйд 6 төрөлт ногддог байсан. Одоо дунджаар нэг эмэгтэй 6 хүүхэд гаргадаг гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр миний одоо өвөөгийн өвөө одоо гэрээсээ 11 үлээ. За манай аав гэрээсээ 9 үлээ гэдэг чинь нэг олон хүүхэдтэй гэр бүлүүд маш их байгаад байсан.
За энэ хэрээр ер нь одоо нийгэм хөгжих тусмаа одоо төрөлтийн одоо энэ үе буурдаг. 1.9 буюу тухайн одоо нэг эмэгтэй дунджаар одоо 1.9 гэдэг чинь 2 хүүхэдтэй. 2 хүүхэд төрүүлж эхэлсэн үе маань яг одоо тэр 2000-ад он баггүй. Тэгэхээр яг энэ хугацаанд төрөлт буурж исэн яг одоо тэр төрөлтийн үе хүн амын одоо пирамид гэж үзэх юм бол цөмрөлтийн үе орж ирж байгаа буюу хүн ам яг тухайн одоо төрөлтийн насны хүн амын тоон өөрөө угаасаа нөгөө буурж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр төрөх насны хүмүүс нь одоо буурсан байгаа учраас нэг талдаа хамгийн том гол нөлөөлөх хүчин зүйлс нь бол төрөлт буурж байгаа хамгийн гол одоо нөлөөлөх хүчин зүйлс нь бол мөн хажуугаар нь зэрэгцээ бусад шалтгаануудыг үгүйсэх одоо жишээлбэл хүмүүс за амьдрал хэцүү байхад чинь хүүхэд гаргадаг хэн байдгийг л гэдэг нь ийм утаатай ийм одоо хэцүү байхад чинь одоо хэн одоо жирэмслэлтийн гэдэг ч юм уу бас нэг ийм асуудал байгаа. Нөлөөлөл байгаа. Гэхдээ тийм өндөр хэмжээнд буюу 30 мянгаараа буурах одоо үнэхээр болохоо байлаа гэдэг энэ хэмжээнд бол зөвхөн одоо энэ орчны ч гэдэг юм уу одоо энэ бусад сонголтын асуудал гэхээс илүүтэй хүн амын нас хүсийн пирамидын асуудал бол илүү нөлөөлж орж ирж байгаа. За ойрын ирээдүйн 10 жилийн хугацаанд бол одоо яг энэ пирамид бол өөрөө эргээд одоо манай Монгол улсын одоо хүн амын одоо энэ нас хүсийн пирамид нүрийн сонгон шиг хэлбэртэй байгаа. Одоо юу гэдгийг одоо энэ хамгийн доотлын одоо энэ 0-аас 20 насны гэдэг юм уу энэ одоо пирамид нь өөрөө юм тэлж том болж орж ирсэн. Тэгэд энэ өөрөө юутай холбоотой юм гэхээр нөгөө хүүхдийн мөнгөтэй холбоотой, за дээрэс нь нөгөө юутай холбоотой, ер нь одоо нийгмийн өөрчлөлттэй холбоотой. За дээрэс нь нөгөө шинээр гэр бүл болох юм бол 500 мянган төгрөг, шинээр одоо хүүхэд төрөх юм бол 200 мянган төгрөг байлуу. Алтан гахааж гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн одоо энэ бол тухайн үедээ төрөлтийн бас бүүн болж ирсэн. Тэгээ энэ асуудал нь өөрөө ингээд баг багаар яваад байгаа нь юу вэ гэхээр эхлээд нь цэцэрлэгийн хүртээмж одоо маш хэцүү байсан тий. Тэр чинь нөгөө жишээлбэл зөвхөн алтан гахаа гэдэг ч юм уу 3 сая дахь одоо иргэнд бас хэдэн өрөө орон сууц өгнө гэдэг үлээ. 2 өрөө илүү 3 өрөө орон сууц өгнө гэж тухайд бас яригдчихсэн санаж байна. Тэгээ 3 сая дахь иргэн одоо төрөхнээгээд бас нэг хэсэг ингээд одоо төрөлтийн гэдэг юм яг тэр үе одоо 2007 2006-аас одоо 7-8-9 он бол яг төрөлтийн эд одоо оргил үе гэж бид нар бас хэлж болно тийм. Тэгэхээр яг энэ бодлогууд маань бол өөрөө эргээд яг энэ нас хүсийн пирамидыг эргээд одоо сайхан сэргээж өгсөө гэж байна. Тэгэхээр төрөлтийн насны одоо хүмүүс бас тодорхой 5 жилийн дараа 10 жилийн дараа бас нэмэгдэх ийм одоо хүсийн пирамид бол харагдаж байгаа. Тэгэхээр яг хуу зөвхөн одоо юу гэдэг төрөлт буурсныг энэ хүмүүс мөнгөгүй байгаатай холбож бол бас ярих нь өөрөөр. Одоо 500 мянга болон гуталтынтай одоо бүгдээрээ одоо хөвгттэй болоод байна гэсэн асуудал бас биш шүү дээ тий. Тэгэхээр энийг бас ялгаж салгаж ярихгүй бол болохгүй. Ер нь бол салбарын яам салбар одоо өөрөө бас энэ бодлогоо танилцуулахыг бас хараад хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болсон эмэгтэйчүүдийн оролцоо ялангуяа түүхэнд байгаагүй маш их байгаа тий. Тэгэхээр эмэгтэй гишүүдээс одоо хүүхд хамгаалал гэр бүлийн тухай хууль гэдэг нь маш их зүйлийг хүлээж байгаа. Эмэгтэй гишүүд ер нь одоо энэ хаврын чуулган дээр юун дээр төлхөө анхаарч ажиллана гэж ер нь онцолж ер нь ажиллахаар байгаа вэ? Эмэгтэй гишүүд ер нь бол одоо яг энэ 126 гишүүнтэй болсон энэ парламентод 26% одоо эмэгтэйчүүд байгаа. Нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ бол сайн хэрэг. Нөгөө талдаа юу гэдгийг эмэгтэй гишүүн л одоо энэ асуудлуудыг шийдвэрлэх юм шиг харж эмэгтэй гишүүд олонний одоо анхаарал болон одоо энэ шүүмжлэлд нэлээд өртөөд байдаг тий. За тэнд одоо хүүхэд эндж байхад энэ эмэгтэй гишүүд яагаад дуурахгүй байгаа юм? Тэнд гэр бүлийн хүч хэрхийлэл болж байхад энэ эмэгтэй гишүүд яагаад дуурахгүй байгаа юм? Энэ дуурахгүйтэй асуудал огт биш ээ. Энэ бол салбарын бодлого болоод төсөв хөрөнгийн хуваарлалт энэ бодлоготой холбоотой учраас өнөөдөр тэгвэл яг эмэгтэйчүүдийг л одоо үүнийг хийж чадна гэж үзэж байгаа бол сангийн сайдаар эмэгтэй хүнийг тавь. Өнөөдөр гэр бүлийн хүч хэрхийлэл энэ хүч хэрхийлэл гэмт хэрэгтээ одоо тэмцэх ажилд эмэгтэйчүүд л чадна гэж байгаа бол хууль зүйн сайдаар эмэгтэй хүнийг тавь. Гэр бүлийн сайдаар эмэгтэй хүнийг тавь. Тэгжээж магадгүй бид нар энэ салбар маань өөрөө эрэг шийдвэрүүдийг гаргаж магадгүй хүчтэй дуугуулад гарч магадгүй. Тэрнээс зүгээр одоо 32 улсын их хурлын гишүүн эмэгтэйчүүд та нар юу ч хийсэнгүй гэж ярих нь өөрөөсгөл. Яг тэгвэл бид нар 126-гийн л нэг
яг адилхан одоо шийдвэр гаргалц дээр яг адилхан нөлөөт яг адилхан л одоо явж байгаа тийм. Магадгүй хууль санаачлах тал дээр нь одоо эмэгтэй гишүүд нийлж байгаа та нар одоо ийм хууль санаачлах чи ингэж тэгээч гэдэг одоо асуудал байж болно. За энэ дээр бол бид нар одоо бас бүлгээ байгуулсан хамтдаа ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө түрүүний миний хэлсэн салбарын бодлого бол салбарын л бодлого байдаг. Тэгэхээр энэ салбарын бодлогууд дээр аль болох хамтарч одоо сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр аль болох эерэг манлайлалаар ажиллах нь бол өөрөө бас ондоо асуудал учраас нөгөө эмэгтэй гишүүд битгий их хатуурхаараа гэдгийг л одоо бас эргэж хэлэх гээд байгаа юм. Яг адилхан л одоо гишүүд учраас зөвхөн л эмэгтэйчүүд шийднэ гэдэг асуудал огт байдаг. Ер нь одоо 32 болсноороо бас давуу талууд бол ажиглагдаж байгаа. Жишээлбэл одоо төсвийн төсөв батлахад төсвийн ажлын хэсэгт бас нэлээд олон эмэгтэйчүүд орж ирж ирсэн. За эргээд манай өөрийн туяа гишүүн ч гэсэн тухайн одоо хүүхдийн цэцэрлэг сургуулийн дотор байрны одоо хүүхдүүдийн өдний хоолны мөнгийг одоо нэмэгдүүлье гэдэг ийм санал санаачлагыг гаргаад тухайн төсвийн ажлын хэсэг дээр хэмнэх боломжтой гэдэг юм уу. Тухайн одоо салбарууд дээр одоо оронтоо нэмэх гэдэг юм уу, урсгал зардал нэмэгдүүлсэн байсан асуудлуудыг энэ жилдээ твчээ гэдэг ийм шийдвэрүүдийг ер нь ангилж ялгаж гаргаад тэр хэмнэгдэж байгаа төсвийг эргүүлээд хүүхдийн одоо хоолны мөнгөн дээр нэмж оруулъя гэдэг ийм шийдвэрийг бол гаргахад нэлээд одоо эмэгтэйчүүд бас нөлөөлсөн. Тэгэхээр ийм учраас бас огт одоо бас муу ажиллаад байгаа асуудал огт биш ээ гэдгийг дахиад хэлье. За баярлалаа. Зочноор хүрэлцэн ирж сонирхолтой тайлбар ярилцлага өгсөнд баярлалаа. Та бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. За баярлалаа.